тэр одоо их замыг тэр жижиггээс бас хэрэндээ туулах гэдэг чинь тэр энергийг бас бий болгож байгаа. Шуц дэмжих үйлчлэгийг нь тэлэх үйлчлэгийг нь ашиглаад зүрхний өвчтөй хүмүүст L-карнитин зүрхний эмчнэр зөвлөдөг бол сайн байцгаана уу? Cozy Talk подкастаараа бэлгийн амьдралын талаар маш энгийнээр мэргэжлийн өнцгөөс нь эмчнэр та бүхэнд мэдээлэл хүргэх гэж байна. Өнөөдөр бид нар жирэмслэх гэж байгаа хосуудад зөвлөгөө өгөх гэж байгаа тул та бүхэн манай нэвтрүүлгийг дуустал нь сонсоорой. За тэгэхээр өнөөдөр ямар эмчнэр өнөөдөр ярилцах байгаа талаар бид нар өөрсдөө танилцуулаад явчих. За намайг Наслма гэдэг, би андролог, урологийн мэргэжлэр ажиллаж байгаа Адам эрэгтэйчүүдийн эмнэлгийн эмч хүн байна. За сайн байна уу? Намайг Нандирна гэдэг. CLW гэж өөрчлөлтийн солихтууд нөхөрчмөн дотоод шүүрэл өргөдлийн чиглэлээр ажилласан үзүүлгээ. Сайн байна уу? Намайг Наран гэдэг. Холбооны бүгд найрамдах Герман улсын Bayer компани эмч төлөөлөгч байна. За тэгэхээр жирэмслэлтийн талаар ярихаас өмнө бол ерөнхийдөө гурлаа бэлгийн амьдралын талаар жоохон ярилцаж суур ойлголтыг өгье гэж бодож байна. Тэгэхээр эрэгтэйчүүдийн мэргэжлийн эмчийн зүгээс, эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмчийн зүгээс ч гэдэг юм уу одоо бид нар бэлгийн амьдрал гэдэг маань ямар одоо хугацаанд үргэлжлэх ёстой хүмүүсийн ярьдаг маш олон янзын асуултууд, ойлгомжгүй асуултууд байдаг. Тэгэхээр энэ талаар нь энгийгээр тайлбарлая гэж бодож байна л да. Тэгэхээр бэлгийн амьдралын талаар хүмүүсийн сонирхдог зүйлс нь одоо би сард хэд удаа бэлгийн харьцаанд орж байгаа юм бэ? Бэлгийн харьцаанд орох хугацаа маань, давтамж маань одоо энэ хэвийн юм уу, хэвийн биш юм уу ч гэдэг энэ талаас нь бас энгийн ойлголтыг өгөх хэрэгтэй ах гэж бодож байна. Тэгэхээр одоо секс гэж одоо бид нар ярьдаг бэлгийн амьдрал гэдэг дээр хосууд одоо нөхөн үрчхүн одоо зорилгоор эсвэл одоо бэлгийн таашаал авах зорилгоор ч гэдэг юм уу бэлгийн амьдрал гэдэг маань хүний амьдралын нэгэн салшгүй хэсэг хэрэгцээ гэж үздэг тийм ээ. Гэтэл хүмүүсийн дунд одоо бэлгийн амьдралыг одоо шүүхтэй би зарим хүмүүс санаа зовсон байдлаар би сард одоо нэг 7 хоногт нэг удаа ч гэдэг юм уу, сард нэг удаа ч гэдэг юм уу, давтамж нь харилцан адилгүй байдаг. Тэгэхээр бэлгийн амьдрал эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн хувьд одоо таашаалтай байх, хэр удаан хугацаанд үргэлжилж байгаа гэдгээсээ болоод хинэн таашаал авч байгаа, хинэн таашаал авахгүй байгаа ч гэдэг юм уу, хэдэн минут үргэлжлэх ёстой вэ гэдэг ийм бас ойлголтууд байдаг. Тэгэхээр насанд хүрсэн эрэгтэйчүүд ч бай, эмэгтэйчүүд ч бэлгийн амьдралын нөхөрчгүн бас идэвхтэй нас гэж бас байгаа. Тэгэхээр бэлгийн амьдралд нөлөөлдөг маш олон хүчин зүйлүүд байдаг. Тэр дундаа нас гадна одоо тухайн хүний амьдралын хөвшлүүд, дээрээс нь хорт зуршлууд ч гэдэг юм уу энд нөлөөлдөг олон зүйлсүүд байдаг. Тэгэхээр өнөөдөр жирэмслэх төлөвлөгөөтэй хосуудад бид нэр зөвлөгөө өгөх гэж байгаа учраас ер нь жирэмслэхийн тулд яг одоо жирэмслэл гэдэг процесс хэрхэн явагддаг талаар ярилцъя гэж бодож байна. Тэгэхээр нандамж одоо жирэмслэлийн талаар одоо маш энгийнээр бас тайлбарлаж өгөөч. Тэгэхээр яг нэг за жирэмслэл гэдэг маань одоо хүн болгоны мэдж байгаа. Одоо эмэгтэй хүн одоо 9 сарын хугацаанд хүүхдэд тээж төрүүлээд тэрүүл явцыг хэлж байгаа. Гэхдээ саяны хэлсэнчлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 19-өөс 49, 18-аас 49 насыг ерөөхдөө бол нөхөрчгүй идэвхтэй нас гэж тодорхойлсон байдаг. Гэхдээ бидний мэдгээр октын сарын нэмдэг ирж эхэлсэн цагаас эхлээл ерөөхдөө бол тухайн бие махбодын хувьд жирэмсэн болох бэлтгэлээ хангаж байна, боломжийг бүрдүүлж байна гэсэн утгатай болдог. Тэгээд жирэмсэл гэдэг үйл явц маань нэг талаас эмэгтэйд өндгөөс боловсроод тэр боловсрсан өндгөн эсдэр бэлгийн харилцааны үед эр бэлгиээс эмэгтэй хүний биелүү нэвтрээд эрийн бэлгиээс хоорондоо эвцэлтэн нэгдээд үр хөврөл гэдэг зүйл үүсээд тэрхүү үр хөврөл нь умаа хөндөд буюу одоо монголчуудын ярьдгаар саванд одоо өсөж тойрнохыг л жирэмсэлтийн үйл явц гэж хэлээд байгаа. Энгийнээр. Тэгэхээр жирэмсэлт бол ер нь 47 хоног үргэлжилдэг тийм ээ. Тийм. Тэгэхээр манайхан бол одоо 10 сар
тээх 9 сар тээх гэдэг маань одоо яг 47 хоног гэдэг маань календарын бидний 30 хоногоор тооцох юм бол 9 сар эмч нарын тоолдгоор бол 47 хоног гэж ярьдаг. Тэгээд эмчнэр одоо өвчтний картн дээр тэмдэглэхдээ тэдэн 7 хоногтой гэж ярьдаг. Тэгээд жирэмсний эхний 3-7 хоног, дундах 3 биш жирэмсний дунд 3 сар гээд эхний 3 сар, дунд 3 сар, сүүлийн 3 сар гэж үздэг. Тэгэхээр энэ 3 сарын хугацаанд нь ямар хяналттай явах уу, юу анхаарах уу гэдэг одоо зөвлөгөөнүүдийг эмэгтэйчүүдийн эмчнэр одоо төрөх гэж байгаа эмэгтэй зөвлөд явдаг. За тэгэхээр эрэгтэйчүүдийн хувьд бас жирэмслэлтэнд бас юу анхаарах хэрэгтэй вэ гэдэг талаас нь би эрэгтэйчүүдийн эмчийн өнцгөөс нь жоохон нэмээ л да. Тэгэхээр жирэмслэлт явагдахад ганцхан эмэгтэй хүн тээж төрүүлж байгаа болохоос биш эрэгтэй хүн бас бие бэлтгэх шаардлагатай болдог. Тэгэхээр эрэгтэй хүний үрийн шингэнд одоо хэдийн хэмжээний эс байж вэж жирэмслэлт явагдах вэ? Тэр хэдэн сая эсүүдийн одоо хэдэн хөдлөх чадвартай буюу одоо үр тогтоох боломжтой вэ гэдэг юм бас мэдих суурь ойлголтууд байдаг. Жишээлбэл ер нь эрэгтэй хүний насанд хүрсэн нөхөрч хүн эрэгтэй одоо идэвхтэй насанд байгаа эрэгтэйчүүдийн үрийн шингэний хэмжээ гэхэд 1.5-аас 5 мл хэмжээтэй байх ёстой. За тэгээд үрийн шингээ өөрөө бол одоо энгийн өнгө нь бол совдон цагаан өнгөтэй тийм өвөрмөц өөрийн үнэртэй байдаг. Гэтэл үрийн шингэн өнгө нь өөрчлөгдсөн ч юм уу хэмжээ нь хэд ихссэн, хэд багассан байна гэдэг бол эмчид үзүүлэх ямар нэгэн шаардлагатай байх, эсвэл жирэмслэлт явагдахгүй байх бас нэг нөхцөл бас болчих магадгүй. Тэгэхээр 1 мл эст дунджаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамгийн сүүлийн одоо 21 оны стандартаар 1 мл үрийн шингэн дотор 15 саяас дээш эс байх ёстой. Тэрний 40-оос дээш хувь нь одоо урагшаа давших хөдөлгөөнтэй байх ёстой гэж үздэг. Тэгэхээр энэ категорид хэрвээ одоо энэ шалгуурт хэрвээ нийцээгүй байх юм бол одоо үр тогтолт явагдахгүй ч магадгүй гэсэн үг юм. За тэгэхээр жирэмслэхийн тулд бас дээрэс нь за үрийн шингэн одоо ийм байх ёстой гэдгээс гадна үндгээс ийм байх ёстой гэдэг шалгуураас яригдана. Тэгэхээр жирэмслэлт яг хэдийн хугацаанд явагддаг вэ гэдэг талаас нь дамжиж тодруулж өгөөч гэж асуумаар байна. Тэгэхээр зарим хүмүүс ингэдэг одоо байнга бэлгийн харьцаанд ороод байгаа мөртлөө жирэмслэхгүй байна. 6 сар бит хоёр ерөөсөө оролтлоо. Бараг өдөр болгон секс хийгээд байгаа мөртлөө жирэмслэхгүй байна гэдэг. Тэгэхээр жирэмслэлтийн давтамж сард хэдэн удаа байдгийг одоо жишээ нь жилд 12 сар байлаа гэхэд хэдэн удаа жирэмслэх боломжтой вэ? За нөгөө бэлгийн харьцааны давтамж гэхээсээ илүү хэзээ бэлгийн харьцаанд орох вэ гэдэг маань жирэмслэлтэнд хамгийн чухал. Эрэгтэй хүн бол одоо жилийн аль ч өдөр одоо эр бэлгээсийг боловсруулах боломжтой. Харин эмэгтэй хүний хувьд бол сарын онцгой өдрүүдэд яг өндөг эсийг боловсруулдаг. Өөрөөр хэлбэл 28 хоногийн мөчлөгтэй байлаа гэж бодоход тухайн эмэгтэй жирэмслэх боломжтой хамгийн оргил үе нь одоо 12-оос 14 дахь 16 дахь өдрүүд дээр ч юм уу байж болно. Гэтэ мөчлөгийнхөө уртаас хамаарат харилцаа адилхан байдаг гэсэн. Мөн наснаас шууд хамаарна. Мэдээж залуу эмэгтэй хүн одоо 21 удаагийн бэлгийн харьцаар жирэмсэн болох магадлал 30-40 хүнээс бол харьцангуй өндөр болж эхэлдэг гэсэн үг. Тэгээд бид нар ярьдаг шүү дээ. Одоо хүмүүс бас нэлээдгүй мэддэг. Тэр өндгийн эс чинь хүний бие дотор нэг л өдрөл амьдрдаг гэлээгээд. Тэгээ яг адилхан өндгээс өөрөөр хэлбэл продюс өндгээс боловсрлоо. Тэгээд 24-өөс 48 цагийн хугацаа гэж ярьдаг. Гэтэ ерөөд бол нэг өдрийн хугацаанд яг идэвхтэй үр тогтоох боломжтой байдаг. Харин нэр бэлгийн эс одоо үтрэнд дур тавьснаас хойш эмэгтэй хүний бие дотор яг нөгөө нөхөн үржих өөрөөр хэлбэл эр бэлгийн эмэгтэй одоо өндгийн эстэй хүрч чадах тэр өдөр нь одоо 7 хоног хүртэл. Гэхдээ эхний 3-5 хоногтой илүү идэвхтэй байна гэж үздэг. Тэгэхээр яг эмэгтэй талаасаа гэх юм бол яг үнэндээ тэр 28-аас 30 хоног нэг л өдөр яг жирэмслэх боломжтой өдөр байдаг гэж ойлгож байна. За тэгэхээр энэ дээр эрэгтэй талаас нь ярих юм бол бас ингэдэг. Эр бэлгийн эс одоо за өдөр болгон ялгарах боломжтой ч гэсэн эр бэлгийн эсийн үр тогтоох чадвар өдөр болгон бэлгийн харьцаанд орохоос илүү өнжөөд одоо жирэмслэх одоо үнэхээр хүсэлтэй байгаа осууд ах юм бол нэг өдөр өнжөөд бэлгийн харьцаанд орох юм бол ялангуяа тэр нөгөө жирэмслэх боломжтой өдрүүд шүү дээ өндгээс ялгарсан байгаа. Тэр өдрүүддээ өнжөөд бэлгийн харьцаанд орохыг бол илүү зөвлөдөг. Тийм түүнээс өдөр болгон өнөөдрийг ингээ алдчихвал жирэмслэхгүй байх үедээ биш. Тэгэхээр өтрийн дотор өндгийн эсийн маань биш эр бэлгийн эсийн бас нөгөө амьдрах орчин гэж бас байдаг те. Тэгэхээр өндгийн эсийг одоо өндгийн эст хүрэх эр бэлгийн эсийн одоо хамгийн тохиромжтой хугацаа гэдэг дээр дахиж давтан хэлэхэд
өдөр болгон бэлгээрсэнд ороод байх нь бас тийм эрэгтэй зүйл бас биш ээ гэсэн бас юм үнцэг байдаг. Тэрнээс гадна бас нөгөө нэг өдөрт хэд орох вэ гэдэг тийм ч А яг зөв тий. Тэгэхээр зарим хүмүүс ингэдэг тий. Одоо яг энэ өдөрт нь амжаал өнөөдөр өстө 2 удаа секс хийчих гэдэг юм уу 3 удаа бэлгээрсэнд хийчихье гэдэг нь бол чухал биш тий. За. Хамгийн гол нь яг тэр моменталд орох хэрэгтэй л тийм байна. Тийм. Тэгэхээр за нөгөө талаас нас эрэгтэй талаас нь ярихлаар эр бэлгийн эсийн одоо орчин ялангуяа одоо үрийн шингэний одоо амьдрах тохиромжтой нөхцөл гэдэг зүйл нэлээд олон зүйлээс хамаардаг. Жишээ нь эрэгтэй бэлгийн эсийн амьдрах таатай орчныг төрөө булчирхай гэдэг эрэгтэн бүрдүүлж өгч яадаг. За тэгэхээр төрөө булчирхай чи өөрөө бол ямар үүрэгтэй эрэгтэн гээд нэг сануулад ярихад өөрөө шээсний одоо яг шавхах үүргийг буюу давсагны хунаас бэлчингийн үүргийг нэгдүгээр төрөө булчирхай гүйцэтгэдэг. Хоёрдугаар төрөө булчирхайны голын хэсэгт үрийн товгор гэдэг хэсэг дээр яг сексэвд үрийн шингэн цацагддаг. Тэгэхээр үрийн шингэн одоо хүчтэй цацагдж гин үү, урсаж гарч гин үү гэдэг асуудал төрөө булчирхайтай шууд хамааралтай байх нь байна. За хоёрдугаарт нь нөгөө орчин гэдэг юм хэлээд тэгэхээр сая тий pH гэж ярьдаг. Хүчлэлэг байх юм уу, шүлтлэг байх юм уу гэдэг тий. Тэгэхээр 7.2-оос 8 гэдэг pH-тай байх нь үрийн шингэний хамгийн тохиромжтой pH буюу одоо үр тогтооход боломжтой гэсэн үг юм. За тэгэхээр одоо өнөөдөр нөгөө жирэмслэлтэд хэдүүлээ бэлтгэх талаар ярих гэж байгаа шүү дээ. Тэгэхээр үрийн шингэний одоо дотор найрлагынд нь юу байдаг талаар одоо энэ дээр маш олон юм хөвчлөлтэй яриануд байдаг шүү дээ. Одоо дотор нь тэгэхээр витамин байдаг гэдэг. Тийм витамин байдаг, даавар байдаг, байдгүй гэл те маш их олон энзим асуудлууд бас гардаг. Тэгэхээр одоо нөгөө эр бэлгийн эсийн үрийн шингэний найрлагын талаар бас нараамж их сонирхолтой зүйл уншсан гэж түрүү ярьж ирсэн. Тэгэхээр нараамжийн талаас ярьж өгөөч. Үрийн шингэний найрлаганд маш олон төрлийн элементүүд бол агуулгдчихдаг. За тэгээд энэ найрлагын одоо нэг бас бүрэлдэхүүн хэсэгт витамин С орж ирнэ лээ. За тэгэхээр энэ дээр бас их юм хөгжилтэй зүйл байдаг те. Тэгэхээр үрийн шингэний одоо үндсэн найрлага нь бол нэгдүгээр одоо их өвөрмөц үнэртэй гэдээ ярьсан те. Тэгэхээр pH нь бол одоо 7.2-оос 8 гэдэг маань одоо ер нь бол сул шүлтлэг тал руугаа тийм ээ. Тэгээд маш их нэмбэгний хүчил агуулгаддаг. За B-ийн төрлийн витаминууд байдаг. С витамин бас байдаг юм байна. Тэгэхдээ энэ дээр байгаа тэр нүүрс ус одоо их хэмжээгээр байгаа нэмбэгний хүчил гэдэг эдгээр зүйлс нь бол өөрөө одоо нэгдүгürt эр бэлгийн эсийн амьд байхад нэгдүгürt нөлөөлдөг ба хоёрдугаарт нь энэ нь одоо чинь та энийг хэрэглэлээ гэдэг нь одоо таны витамины хэрэгцээг бол жишээ нөхөхгүй. Тэгэхээр витамин Д гэдэг одоо нөгөө витамин Д, витамин Г гэдэг яриа бас байдаг шүү дээ. Тэгээ би бас энэ дээр бас өөрөө нэг нэвтрүүлэгт ороод маш их нийцтэй байдлаас орж исэн. Гэхдээ тэр нь бол уг нь даавар ярьж исэн байхгүй юу? Энэ эр бэлгийн үрийн шингэн дотор тестостерон байдаг юм уу, байдгүй юм уу? Тэгэхээр бас энэ бол өөрөө хүний биологийн нэг хэсэг учраас энд бол уургийн мэдээллүүд бол бас их агуулгдчихэдэг. Тэгэхээр нөгөө ДНК-гийн мэдээлэл бас байдаг гэдэг юм байдаг штэ. Бас нэг сонирхолтой юм бас би уншижсэн юу гэхээр үрийн шингэн дотор нөгөө ДНК байна гэдэг шиг. Тэгэхээр бэлгийн харьцаанд орж байгаа хүний одоо удмын мэдээллийг бас өтрээнд бас хадгалагддаг гэсэн юм бас сонирхолтой факт бас байдаг юм байлээ. Тэгэхээр одоо хэрвээ хосууд жирэмслэхээр төлөвлөж байгаа бол одоо ялангуяа Улаанбаатар хот маш их хотоотой болсон. За ганцхан Улаанбаатар ч гэлтгүй манай аймагуд ч гэсэндээ бидний нөгөө халалтын хэрэгсэл гол нүүрснээсээ болоод маш их агарын бохирдолтой болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр жирэмслэхэд хосууд бэлтгэхийн тулд жишээ нь ямар зүйлсийг хэрэглэж явах хэрэгтэй байдгийг. Одоо хүмүүс маш их одоо хэрэгтэй гэл витамин D их уудаг. За дээрэс нь фоли хүчил бас их уудаг тий. Тэгэхээр жирэмслэхээр төлөвлөж байгаа хосуудад ямар микроэлементүүд хэрэгтэй гэдэг талаар нанд амжилж байгаа. Жирэмслэхээр төлөвлөж байгаа хосууд хэдээ жирэмслэх вэ гэдгээ мэдээж нөгөө их бодох хэрэгтэй шүү дээ. Тэгээд хэдийнээс бэлдэж эхлэх ёстой вэ гэдэг асуудлаас яригдана. Тэгэнгүүт өнөөдөр миний продюс хийж байгаа, өнөөдөр миний одоо үйлдвэрлэж байгаа өндгөнээс хэдийнээс эхэлж одоо нөгөө нэг гараанаас гарч үүсдэг вэ гэдэг асуудал яригдсан. Тэгэнгүүт тэр ерөөхдөө бол 3 сар гэж ярьдаг. Эрэгтэй талаас яг ялгаагүй 3 сар гэж ярьдаг шүү дээ. Тийм тэгэхээр 70-80 хоногийн гэдэг бол бидний
Яг үнэ. Тэгэхээр 17 хоног гэдэг чинь 70 хоног. Тэгээд бид нэр календарын циклээр наашин цаашин гэдэг ингээд нэг бодохоор запастайгаа бодох юм бол ер нь 3 сарыг нэг цикл эмчилгээ гэж ярьдаг. Тэгэхээр эмэгтэйчүүнд, эрэгтэйчүүнд хамгийн багадаа 3 сарын өмнөөс бэлдэж хэлэх хэрэгтэй юм байна тий. Тэгэхээр одоо өнөөдөр ялгаруулж байгаа эсүүд маань 3 сарын өмнөөс эхлээд өсөж хөгжиж эхэлсэн гэсэн үг. Тэгэхээр бэлтгэлийг аль болох 3-аас 6 сарын өмнөөс эхлэх ёстой гэж би л хувьдаа үйлчлүүлэгчтэй зөвлөдөг. Тэгээд мэдээж наснасаа хамаарна. Залуу хүнд бол богино хугацааны бэлтгэл бол байж болно. Харин одоо 35-аас дээш насныханд бол аль болох эрт гэдэг зүйл яригддаг. Тэрнээс гадна хугацааг хойшлуулалгүйгээр одоо бэлтгэлээс үл хамааран жирэмслэх орлогыг хийж эхлэх ёстой ч гэсэн бас нөгөө талаараа ойлголтууд явагддаг. Тэгэхээр яг хувь хүн болгон яг өөрийнхөө онцлог тааруулсан зөвлөгөөг мэргэжлийн эмчээс авах ёстой. Гэхдээ ерөнхийдөө бол хэлэх юм бол нийтлэлээрээ 3 сар гэдэг ойлголтоор ярьчин тэ. За яаж бэлдэж эхлэх хэрэгтэй юм бэ гэхлээр одоо эхний ээлжинд хувь хүн өөрөө эрүүл ах ёстой. Бие махбодын янз бүрийн эмгэггүй ямар нэгэн хаалт дурггүй тэ. Тэгэхээр нөгөө тань дээр над дээр ирээд PCR хашгилыг өгөх ёстой байна. Тэгээд шаардлагатай эмчилгээнүүдээ хийлгэн. Тэгээд бусад биеийн архаг өвчин байна уугүй юу гэдэг асуудлууд бас давхар яригдана. Бамбай асуудал бас нэлээдгүй яригддаг. Яаж хэлж байгаа хүмүүс тэ. За тэгээд ууж хэрэглэх аминдын одоо нөө жишээлхэд дэлхийн ер нь хаанч утсан одоо хүнсний хэрэглэж янз штэ тэ. Тийм учраас одоо нэг аль нэг оронд аль нэг одоо эрдэс бодисын дутагдал ч юм уу аль нэг аминдын дутагдал байж л байдаг. Монголчуудын хувьд бол мэдээж нөгөө витамин D фоли хүчил одоо ер нь бол дэлхийн хаанч утсан витамин D фоли хүчлийг бол 3 эхний одоо жирэмслэхээс 3 сарын өмнөөс ууж хэрэглэх хэрэгтэй гэж зөвлөдөг. Эмэгтэй эрэгтэй хоёулаа юу гэдэг асуудал тий. Яг зөв. Тэгээд тэрнээс гадна монголчуудын болон тухайн хүний хоолны дэглэмээс шалтгаалаад нэмэлт эрдэс бодисууд хэрэгтэй болж байдаг. За тэгэхээр ямар төрлийн эрдэс бодисууд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн нөхөн үрчгүү тэр дундаа жирэмслэхэд хэрэгтэй гэдэг талаар нарамжирч өгч. Хамгийн нэгдүгээр би энийг дахин хэлхийг аяг хүсэж байгаа. Яг тэгэхээр жирэмслэлтэнд бэлдэн гэдэг дээр энэ бол зөвхөн нөгөө эмэгтэйчүүдийн асуудал юм шиг ханддаг. Амжилт нь угаасаа тийм байдаг. Гэтэл энэ бол хосуудын 2 хүний асуудал. Одоо бэлдэх ёстой тийм зүйл байхгүй. Тэгмүүд яагаад тэгэхээр 2-9 нийлээд энэ үйл тогтолтой явагдаж байгаа. 2-9 өөрийнхөө удмын мэдээллүүдийг авч ирээд нийтж байгаа ийм процесс байгаа учраас мэдээж 2 хүн байдаг. За тэгмүүд эрэгтэй хүмүүс ихтэй болохоор ер нь л хайчаад идэг. Эсвэл зөвхөн фоливчлууд ч юм уу тийм их байдлаар. Ер нь фоливчлууд эрэгтэй хүмүүс ер нь бараг байдгүй. Би бол одоо ингээд тий эмэгтэйчүүд л фоливчлуудаг гэхээс эрэгтэйчүүд дотор фоливчл бол ялангуяа сүлүүд маш их хэрэгдэж байгаа. Тийм тэгээд дан фоливчл биш. Фоливчл өөрөө яг эсийн дотор бодис солилцоонд оролцох энэ процессууд дээр бусад бэгэн бүлгийн витаминууд бас хамааралтай. Тэгэхээр дан фоливчл эмэгтэйч үү эрэгтэйч үү уугаад ах нь үр дүнгийн хувьд хангалттай сайн биш. За тэгээд эрэгтэйчүүдэд тусгаалan зориулсан Менавит гэдэг витамин манай Bayer компани оруулж ирдэг. За Менавит витамины найрлагын хувьд болохоор үндсэн ийм 3 цогц найрлагатай. Фоливчл байж байгаа. Энэ фоливчлийн шимэгдэлт бодис солилцоог нь хангахын тулд витамин B6, 12 хангалттай байж байдаг. Энэ 3 бэгэн бүлгийн фоливч ч өөр B9 шүү дээ. Тийм бэгэн бүлгийн витамин шүү дээ. B6, 9, 12 гэсэн 3 бэгэн бүлгийн витамин байж байгаа. За тэгээд цайр болон селен гэсэн микроэлементийг агуулдаг. За цайрын хувьд болохоор цитрат цайр байгаа. Энэ өөрөө яа гэвэл тестостероныг нөгөө идэвхтэй хэлбэрт нь шилжүүлж өгдөг. Яг зөв. Идэвхтэй хэлбэрт нь шилжүүлж өгөх төр ферментийн ялгартай хангалттай юм. За тэгмүүд энэ нөгөө тестостерон бас аюух яригдчихж байгаа шүү дээ. Эрэгтэйчүүдэд тестостероныг хэрхэн дэмжих вэ? Ялгалтыг хэрхэн сайжруулах вэ гэдэг. Тэрэн дээр болохоор юу яадаг? Одоо нөгөө амьдралын хэв маяг одоо эхнэрийгээ хайрлах ийм тестостероны физиологийн аргууд байна. Тэгмүүд зарим хэсэг нь болохоор шууд тестостероныг тарих хэлбэрээр хэрэглээд байгаа. Энийг бол ерөөсөө угаасаа хизээч зөвлөдөггүй. За тэгмүүд цайр болохоор яаж юм гэхэлэр байгалийн аргаар өөрийнхөө микроэлементийн амин дэмүүдийг өгснөөрөө тестостероныхаа төвчлийг нь дэмжиж байгаа. За тэгээд селен бас агуулгадж байгаа. Энэ нь мөн л эрэгтэй гормоны үйл ажиллагааг хариуцахаас гадна бэлгийн дурслыг сайжруулах үйлчилгээ. За 3 дахь комплекс найрлага нь юу юм бэ гэхээр антиоксидантууд. Антиоксидант гэхээр
яг маш мэргэжлийн үгээр өөр хэлвэл тийм антиоксидант гэж яг юу гэсэн үг юм. Тэгэхээр одоо нөгөө бид нар энгийн үгээр тайлбарлая гэж ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр антиоксидант гэдэг нь юу гэсэн үг вэ? Антиоксидант гэхээр хүмүүс бүгд антиоксидант юм уу гэд сонсоод өнгөрчдөг. Гэтэ яг ямар үйлдэлд яваад ямар процесс явагдаад байгаа учраас энийг антиоксидант гэж нэрлэдэг байгаа юм бэ гэдгийг төлөөлөл сайн мэдгүй байгаа. Тэгэхээр антиоксидант гэдэг нь юу вэ гэхээр гадны ямар нэг нөлөөтэй ямар бактери одоо гадны хорт хүчин зүйлүүд байгаа шүү дээ. Өрсөл үүсгэх, өвчин үүсгэх тий. Өвчин үүсгэх, хор нөлөө үзүүлэх тэр бүх хүчин зүйлүүдээс эрүүл өсвүүдийг гадуур нь бүрхүүл үүсгэж хамгаалж байгаа антиоксидант. Тэгмүүд одоо жишээ нь ханиад төрсөн үед антиоксидант хэрэглээ. Нөгөө орж ирсэн вирус бактериас эрүүл өсвүүдэд хамгаалаад тэр нөгөө нэг халдварыг цааш нь тараахгүй байгаад шүү дээ. Тэгмүүд эр биелгээс яригдж байгаа одоо энэ үед бид нарт антиоксидант ямар хэрэгтэй юм бэ гэхээр эр биелгийн эсийг гадны өвчин зүйлүүдээс бас хамгаалах шаардлагатай. Дайлангуяа эрэгтэй хүмүүсийн хувьд арх тамхины хэрэглээ маш өндөр. Тэр бол би хордож байгаа тий. За тэгмүүд тэр үр тогтоох гээд байгаа тэр эсийг хамгаалж өгнө. Бид нар хамгаалах шаардлагатай. Тэр хамгаалтыг энэ антиоксидантууд бий болгож байна. За тэгээд дээр нь бусад одоо нөгөө гадны хүчин зүйлүүд агарын бохирдол, хүчний бохирдол, усны бохирдол, хүнсний ямар нэг байдлаар ирж байгаа бидний юмнууд байгаа шүү дээ тий. Нэмэлт тэр гадны хүчин зүйлүүд. Тэдгээр хүчин зүйлүүдээс эр биелгээс бид нар бас хамгаалах шаардлагатай. Тэгэхээр тэрэн дээр антиоксидант хийх зорилттой витамин Е, С, L-карнитин, ликофен гэсэн байсан. За, ликофен яа. Дайлангуяа энэ ликофен гэдэг нь өөрөө маш хүчтэй антиоксидант. За, энэ хүчтэй антиоксидант маань хамгийн гол дээр нөгөө эрэгтэйчүүдэд хамгийн хэрэглэгдээд байгаа арх тамхины хэрэглэнээс үүсэж байгаа хорноос хамгаалж өгнө гэсэн үг тий. Хамгаалж өгөх байхгүй эр биелгээс. Тэснэрээ нөгөө 3 сарын хугацаанд хэрэглээд эрүүл одоо үр тогтоох бүрэн чадвартай эр биелгээс дэмжиж өгнө гэсэн үг тий. Тэгээд L-карнитин гэсэн тий. L-карнитин ба. L-карнитиныг болохоор яг өөр секторт бас ашиглаж болдог л доо. L-карнитины гол үйлчлэл нь гэхээр өөхний хүчлийг задлаад энерги үүсэлтэд дэмжиж. Ингэж энерги үүсэлтийг дэмжиж өгснөөр эр биелгээс чи өөрөө нөгөө хөдөлгөөнтэй хэлсэртэй. Хөдөлгөөнтэй явдаг тий. Тийм бүр зөвхөн ингэж шулуун хөдөлгөөнтэй тавших бүр тэр их одоо тий энергийг зарцуулж шүү дээ. Тэр маш их хол замыг тоолж яж өндгийс дээр ганцхан одоо эр биелгээс ч бодож шүү дээ. Би нэн дээр ороод. Өндгийс дээр хүргээд би бас яг ялцгүй нэн дээр харж байна. Тий очих гээд. Тий очих гээд байна шүү дээ. Тэр одоо их замыг тэр жижиггээс бас хэрэндээ туулах гэдэг шүү дээ. Тэр энергийг бол бас бий болгож байгаа. Тийм. Найрлага. Тэгээд ийм комплекс найрлагатай эрэгтэйчүүдийн амьд эм эрцэн зорилгоор хэрэгжилж болж байна те. Үр тогтоох чадварыг дэмжих зорилгоор жирэмслэг төлөвлөх үедээ хэрэгжилж болж байна. Ерөнхийдөө л эрэгтэйчүүдэд хэрэглэхэд хамгийн тохиромжтой Менавит. Мен эрэгтэй хүн витамин гэдэг өргөний хэлбэр юм шүү дээ доктор. Менавит. L-карнитин өөрөө бас сая антиоксидант үлдэлтэй гэдэг үйлдэл нь өшөө бас эрэгтэй хүний хөвчрөлтийг бас дэмжиж өгдөг. Яагаад тэгэхээр нөгөө шодоо цусаар дүүрэх, хөвчрөх гэдэг процесс судас тэлэх гол процесс явж байгаа. Хүмүүс яриад ойлгохдоо шодоо гэдэг нь булчингийн ойлгоод байдаг. Гэтэл үгүй тэр шодооны голд ингээ 3 цилиндр одоо бүтцтэй өвсгөр ийм суцсны одоо цус дүүрдэг процессор явж идэг. Тэгэхээр шодон хатууралтыг хангалттай хатуу байлгахад L-карнитин маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Учраас зүрх судасны өвчнөд ч гэсэндээ судас дэмжих үйлчилгээг нь дэлгэх үйлчилгээг нь ашиглаад зүрхний өвчтөй хүмүүст L-карнитин зүрхний эмчнэр зөвлөдөг бол эрэгтэйчүүдийн эмчнэр бас ялгаагүй L-карнитиныг бас зөвлөдөг тий. За бас L-карнитиныг жин хаях зорилгоор бас эмэгтэйчүүд ч гэсэн бас хайдаг тий. Өөгшөлтөд учраас. Тэгэхээр энэ бол ийм өөрөө маш их чухал найрлагатай байдсан юм байна. За тэгээ Менавит энэ саяын нараа хэмжээлсэн энэ 3 үндсэн бүлэг үйлчилгээг үзүүлэх маш сайн чухал найрлагатай юм байна тий. Тэгээд эрэгтэйчүүдэд нөгөө амьд эм хэрэглэснээрээ яг үр тогтоох одоо чадвар дээр нь яаж нөлөөлдөг вэ гэхээр 22.5%-аар илүү үр тогтоох чадварыг нэмэгдүүлж байгаа гэсэн судалгаа. Өөрөөрөө тогтохоос илүү чадварыг нь 20 гаруй нэмэгдүүлж хэрэглэснээрээ үр тогтоох чадвар нь 22.5% нэмэгдсэн гэсэн судалгаанууд байдаг. За тэгвэл эмэгтэй талаас
Elevate гэж бас бүтээгдэхүүнийг Баяр компани оруулж ирээд Монголд бол бас нэлээд удаж байгаа тийм ээ. Олон жил болж Тий, Elevate-ийг бол мэддэг хүмүүс маш их байдаг. Minavit бол шинэхэн бүтээгдэхүүн тий. Minavit-тайгаа хамт бас тий, тэгэхээр шинэ хэлбэр орж. Тий, шинэ вид. За. Тэгвэл Elevate талаар сард орж яриад өгч байгаа. Энэ нь болохоор яг Minavit-тайгаа хамт хосууд одоо төлөвлөлөд байгаа шүү дээ. Хосууд бэлдээд байгаа. Нүг эрэгтэйдэн зориулагдсан Minavit байна. Эмэгтэйдэн зориулагдсан нь болохоор Elevate зачаад preconception. Зачаад гэдэг чинь орсоор үр тогтох гэсэн үг тийм. Preconception. За энэнийх нь найрлага нь болохоор inositol гэдэг. За. Inositol нь ямар үр гүйцэтгэх юм гэхээр хамгийн энгийнээр тайлбарлах юм бол 3 сарын хугацаанд одоо гож хэрэглэж байгаа шүү дээ. Ингэснээрээ өндгийн эсийн бүрэн гүйц эрүүл боловсрох тэр процесс явуулах. За тэгээ мэдээж фоли хүчил байгаа нөгөө фолийн хэлбэрээр фоли хүчлийнх нь болохоор inositol хоёр нь хамтдаа байснараа яадаг юм гэхээр мэдрэлийн гуурсны гаж хүчил, ургийн гаж хүчил маш их тодорхойлогдоод байгаа шүү дээ. Эдгээрээс урьдчилан сэргийлэх хүчил илүү хүчтэй болоод. Яг зөв. Дан фоли хүчтэй, фолитэй хэрэглэх хүчтэй болоод. За тэгээ өмнө нь одоо нөгөө жирэмсний чихрийн шижинтэй. Өмнө нь мэдрэлийн гуурсны гаж хүчил, ургийн гаж хүчил тодорхойлогдчихсэн. Эдгээр эмэгтэйчүүдэд хамгаалах үйлдэл нь илүү өндөр. Зөв. За тэгээд жирэмслэлтэнд төлөвлөж байгаа эмэгтэйчүүд ууч хэрэглэдэг. Фоли хүчилтэй, витамин B6-12-тай. Тэгээд inositolтай. Тэгээд жирэмсэлсэн болж гисэн бас үргэлжлээд хэрэглэж бас болно шүү дээ тий. Жирэмсэлсэн бол үргэлжлээд хэрэглэх нь өөр. Арай өөр нөгөө Prenovit эднэргээ жирэмсний үеийн витамин за. Нэг эхний 3 сар хэрэглэнэ. За эхний 3 сар хэрэглэж дуусчаад жирэмсний 23 дугаар 3 сар руу орж шаарч тий. Тэгэхээр чи нөгөө ургийн хөгжил илүү эрчимтэй өөр болоод ирж. Тэрэн дээр нь хэрэглэх бас өөр витамин Elevate 2. За тэгвэл Elevate чинь бүр өшөө бүр төгсөлцсөн юм биш үү тий? Бүр ингээд жирэмсний өмнөх, жирэмсний эхний үе, жирэмсний сүүлийн болон дунд үед гээд бүр Elevate 1 2 хөхөл төрсний дараах байгаа. Тийм бэ. Хөхөл ээжд. За төрсний дараах хүртэл тий. За бүр Elevate бол бүр төгсөрсөн юм байна. Тийм бэ, төгсөрсөн юм байна. За баярлалаа ийм гоё бүтээгдэхүүн оруулж ирж байгаад нь. Тэгэхээр нөгөө ээж нарт одоо жирэмсэн бах үеийн витамин эднэр ч гэдэг юм уу тэрийг мэдээч хэрэг хүн болгон тусгаалan мэдээч хэрэг бас шаардлагатай бол нэмж зөвлөдөг те. Тэгэхээр эрэгтэйчүүдийн хувьд ч гэсэндээ одоо Minavit-ийг за жирэмсэн болцсны дараа ч гэсэн үргэлжлүүлээд бол хэрэглэж болно. Яа тэгэхээр энэ өөрөө ямар нэгэн тийм эсрэг заалт байхгүй учраас аль ч насны эрэгтэйчүүдэд ер нь хүрчгүн эрүүл мэндэ дэмжиж гэж байгаа бол Minavit-ийг бол зөвлөхийг бол эмчнэр зөвлөдөг. Яагаад тэгэхээр түрүүн би бас нөгөө төрөө булчирхааны асуудлыг бас нэг хальт дуртад өнгөрлөө шүү дээ. Тэгэхээр төрөө булчирхаан бас хэвийн үйл ажиллагаа хангахад Minavit-ийг бас та хэрэглэж болно. Яагаад тэгэхээр төрөө булчирхаа гэдэг нь ганцхан эр бэлгээс биш. Одоо шээс гадагшлуулахад оролцдог гэж би түрүү хэлсэн тийм. Тэгэхээр давсагны дотор хуниасны үүргийг төрөө булчирхаа гүйцэтгэдэг болохоор төрөө булчирхаанд одоо бас хэрэгтэй витамин бас байх нэ. Гэхдээ энэ дээр бас нэг зүйлийг ойлгосоо гэж бас хүмүүст хэлмээр байна. Яг л хүмүүс ийм ингээд одоо ийм найрлагатай энэ сайн гिचгэлэр энийг эмчилчин гэдээ ойлгоод идэг тийм. Тэгэхээр энэ нэмэлт бүтээгдэхүүнүүд бол ямар нэг эмчилгээний зорилгоор биш дандаа дэмжих тэгээд таны өрсөн сэргийлэх тэгээд хэрвээ таны хоол хүнсэнд чинь яг хэрэгтэй энэ найрлагууд бид нар бүгдээрээ бүх зүйлийг хоол хүнснээс авч чаддаггүй учраас ийм хэрэгтэй одоо биологийн нэмэлтүүдийг хэрэглэхийг бол дэлхийд даяараа эмчнэр бас зөвлөдгөө гэдгийг бол бас хэлмээр байна. За тэгэхээр нөгөө хугацаагаа ярьчлаа жирэмслэхэд те. За хоёрдугаарт нь би бас нэг юм асуумаар байна л да нандамжис. Одоо би хүүхдээ утаа багтаа төрүүлмээр байна. Одоо Улаанбаатарын утаа бол үндсэндээ 12 сараас 3 сар хүртэл маш хүнд хэмжээнд байдаг тийм ээ. За 11 сард за эхэлдэг. Гэвчиг одоо нөгөө хөдөн эдэн градусаага гэдгээс хамаарад 11 сарын их хүртэл харьцангуй гайгүй байдаг. Тэгэхээр би энэ утааны үед хүүхдэд төрүүлмөр байна. За хүүхдээ би 4 сард төрүүлмээр байна, 5 сард төрүүлмээр байна ч гэдэг юм. Тэгэхээр хизээч төрхөө бодож байгаа үед хэрхэн жирэмслэх өдрөө бодож тооцоолдгийг тэр талаар хэлж өгч. За би тэгвэл 5 сар төрье гэж бодъё л доо. Тэгвэл би хэдэн сар жирэмсэн болох хэвээр вэ? Тэгвэл та 7 сар жирэмсэн. 7 сар жирэмсэн. 8 сар. 7-8 сар. Тэгэхээр та бэлтгэлээ 3 юм уу 4 сараас эхлэх хэрэгтэй. Тэгэхээр бараг жилийн өмнөөс гэсэн үг тий. Хойдонгийн 5 сар төрөх гэж байгаа бол одоо энэ жилийн 3 сараас эхлүүлээд одоо 3 сарын төгсгөл болж ин тий өнөөдөр тэгэнгүүт бид нар бэлдэж эхлэх нь байна. Бас нэг юм энгийн календар шиг арга байдаг шүү дээ. Одоо сүүлийн биений юмнасаа
урагшаа 3 сар тооцоо төрөх өдрөө тооцдог нэг гэдэг ийм аргууд байдаг тийм томьёо гэдэг. Сараасаа 3-ыг хасаад өдөр дээрээ 7-г нэмдэг. Ааха. Тэгэхээр сүүлийн биений эм ирсэн өдрөө одоо жишээ нь 2 сарын 25-нд миний биений эм ирсэн гэж бодох юм бол 3 сарыг 2 сар нэмэх юм уу? 3 сарыг сараасаа 3-ыг хасна. Тэгэхээр 2 сараас 1 12 11 сар гэж тооцоод дахиад 2 сарын 25 дээр би 7 хоног нэмнэ гэсэн үг үү. Тэгэхээр энэ маань 12 сарын эхний 7 хоногт би төрнө гэсэн үг юм байна тий. Тэгэхээр би 12 сарын 1-нд хүүхдэд төрүүлсэн бол би өмнө оныхоо 2 сарын 25-нд миний биений мөрөө тэгээд тэрний дараагийн өндгийс боловсрох үе жирэмслсэн гэсэн үг байна. Харин тий. Тэгэхээр яг зөвхөн багцаа өгч байгаа юм тий. Тэгэхээр багцаа өгч байна. Тэр утганы тал дээр нэмэт комент хэлэхэд хүмүүс одоо ингээд би хавар болохоор жирэмслэн хавар болохоор төрнө гэж яриад байгаа байхгүй юу? Дулаар чинь ингээд. Тэгвэл яг үндэ ингээд тэр хуур жирэмслэл өөл төрх нь шүү дээ юм уу? Яг нөгөө хэдий төрх нь миний бодлоор нэг бүгд л чухал жирэмсний хугацаа тэр чигээрээ чухал. Гэхдээ эхний 3 сар ямар орчинд өнгөрөх вэ гэдэг хамгийн чухал. Төрсний дараах уу жирэмсний? За жирэмсний одоо бэлтгэж байгаа нөгөө 3 сар маань хамгийн чухал. Тэр нөгөө нэг үр хөврөл болох гээд байгаа үндээс боловсрч штэ. Тэрийг тооцохгүйгээр зүгээр шууд жирэмсэн болцсон үеэсээ хүмүүс тооцоод. Тэрнээс гадна эхний одоо нөгөө хүний амьдралын 1000 хоног гэж ярьдаг шээ. Тэр нь бас үр хөврөл бэлгээс үүсэх эхлэх цагаас нь эхлэе явдаг. Тэгмэд тэр жирэмслийн өмнөх 3 сар чухал. Тэгээд жирэмсний эхний 3 сар чухал. Яагаад гэвэл тэр ургийн хөгжил одоо эхийн хөвлөж байхдаа эргэтэн тогтолцоо ер нь хамаг зүйл нь хизээ үүсдэг юм. Бид нар бас монголчууд ярьдаг шээ. Аюулгүй 3 сар. Аюултай 3 сар гэх. Тэнгүү тэр эхний 3 сард архитам хэрэглэж болохгүй л гэдэг. Антибиотик хэрэглэж болохгүй гэдгийг хүмүүс аюулгүй сайн ойлгодог те. Яг тэр эхний 3 сар утаагүй байх хэрэгтэй нэгдүгээр. Тэгээд бас бэлтгэж байгаа 3 сар нь бас утааны нөлөөлөл бага байх хэрэгтэй. Тэнгүүд хүмүүс хавар жирэмслийг ороод ирдэг. Яг үүндээ яадаг вэ гэхээр 10 сараас эхлээд 3 сар хүртэл тасралтгүй утаагаар ингээд утаад авчин амьдарчаад шууд хавар болчихгоо бүх юм зүгээр болчихно. Шууд хавраас жирэмслийг гэхээр та аль хэдийн 6 сарын турш тэр хорт утаанд амьдарсан нэрвэгдсэн байж би махад чинь хоргожиж амжаагүй байгаа гэсэн. Харин эсвэргээрээ хаврын удирлаас эхлүүлээд утааны нөлөөлөл бага болоод тэгээд 100 юм уу намар жирэмслүүл илүү би махад хувьд арай бага утааны хортой нөлөө бага байна гэсэн үг юм ба штэ. Тэгэхээр за зүйтэй эн чинь бас айгүй чухал юм те. Тэгэхээр шууд авчиад за жирэмслийгээ төлөвлөхгүй хосууд тэрийг нэгдүгээр төлөвлөх хэрэгтэй юм байна. За бас нэг дөрөв нас гэд яриадсан штэ. Тэгэхээр эрэгтэй ч хүний хувьд эмэгтэй ч хүний хувьд нөхөрч хүн идэвхтэй нас харьцангуй эрүүл хүүхэд төрүүлэх магадлал өндөртэй нас гэж байдаг тийм ээ. Тэгэхээр би одоо жишээ нь эрэгтэйчүүдийн эмчийн хувьд хэлэхэд тестостерон даавар эрэгтэйчүүдийн хувьд 35 наснаас эхлүүлээд жилд одоо 1% буурч эхэлдэг. Тэгээд энэ 1% гэдэг нь маш бага л да. Гэхдээ эрэгтэй хүний тестостерон харьцангуй доктортой маш олон жилийн турш ингээд доктортой байж идэг ч гэсэн тэр тестостероны солилцоо маань маш олон зүйлээс хамаардаг. Тэр одоо архит амхны хэрэглээ бол мэдээж хэрэг хамгийн нэгдүгээрт орно. Хоёрдугаарт нь хөдөлгөөний асуудал. Тэгээд наснаас хамаараа буурж байгаа зүйлийг өшөө нэмжээдэг жилд 1% бууж идэг бол тэрийг 1.1 ч юм уу 1.2 ч юм уу дахиад өшөө хувийн нэмдэг нэг үзүүлэлт бол тархалалт хөдөлгөөнгүй байдал. Тэгэхээр хит их тархалаад ирэх юм бол тестостероны нөгөө солилцоо маань хэвийн одоо андротестостерон гэдэг зүйл маань одоо завсрын хамгийн идэвхтэй тестостерон солилцоо явах нь одоо энгийнээр маш энгийнээр ярил л да. Заримдаа эмшигт аврал бас шилжинэ гэж бас ярьдаг. Тэгэхээр нөгөө хит таргалтай болоод ирэх юм бол тестостерон төмсөг сайн үйлдвэрлэж исэн ч гэсэн төмсгнөөс гадна тэрийг буцаагаад биологийн идэвхтэй одоо яг фри тестостерон болгоход оролцдог завсрын зөндөө олон зүйлүүд байдаг нь таргалалт, архины хэрэглээ, тэгээд нүүрс усны хитэх хэрэглээ, чихэрлэг зүйлийн хитэх хэрэглээ гэх мэт ийм олон зүйлүүд бас ордог учраас хөдөлгөөн маш их чухал байдаг. Түүнээс биш одоо юу гэдгийг үүсдэгээр үүсээ явж байгаа ч гэсэн энэ дээр хүмүүс анхаарахгүй бол одоо нөгөө жирэмслүүлэх боломжтой эр бэлгээсийн тоо наснаас хамаарат бас буурдаг байна тий. Тэрнээс гадна ургийн гаж хөгжил үүсэх эрсдэл бас нэмэгддэг. Эмэгтэй дээр ч тэр, эрэгтэй дээр ч тэр тий. Тий. Тэгэхээр заримдаа нөгөө шалтгаан тодорхойгүй хүүхэд нь ингээд жирэмсэн байж ийсэн энтчлээ гэдэг тий. Тэгэхээр бас энэ дээр нөгөө түрүүн PCR-ын шинжилгээ гэдээ яриадсан шүү дээ. PCR-ын шинжилгээ гэдэг нь ер нь бол нөгөө
хүмүүсийн дунд ойлгох зорн л хэлчих шиг боллоо тий. PCR-ын шинжилгээ гэдэг бол шинжилгээний арга. Тэгэнгүүт PCR ч одоо дотор бас их нарийсаад байгаа шүү дээ. Фемофлорын шинжилгээ, андрофлорын шинжилгээ бас л PCR-аар хийгдэж байгаа. Бидний амьсгалын замын халдвар малдварыг бас PCR-ын шинжилгээр хийж байгаа. Тэгэхээр нөгөө бэлгийн замын халдвар төвчин байна уу гэдгийг Масукийн буюу энгийн аргаар үзэхээс илүү PCR-ын аргаар үзэл илүү дэлгэрэнгүй нарийн гардгаа гэдгийг хэлж байгаа бох тийм ээ. Тэгээд бас нөгөө тоорчин шинжилгээ гэж яриад байдаг шүү дээ. Энэ талаар яриад өгч. Зя эхлээд насныхын талаар эмэгтэй талаасаа манай дээр 35-аас эхлээд тестостерон буурд юм байна. Манай дээр бас чинь ер нь бол яг хүн чинь бас сая ярьжсэн физиологийн амтан байгаад байгаа шүү дээ. Тэгэнгүүт яг л эмэгтэй хүн залуу байх тусмаа илүү одоо нэг эрүүл саруул магадлал өндөртэй. Тэгээд илүү нөхөрчих чадвар нь өндөртэй. Одоо жишээлхэд 20 настай эмэгтэй хүн нэг сард жирэмсэн болох магадлал нэг 25-аас 30% байлаа гэхэд 30 настай эмэгтэй хүн тэр нь 15-аас 20 болчихно. 40 настай эмэгтэй хүн 5% магадлалтай болчихно. Тэгээд эсвэргээрээ яг ингээд жирэмслэх чадвар нь жил ирэх тусам буурж байгаатай адилхан ургийн гажигтай хүүхэд төрүүлэх магадлал нь жил ирэх тусам яг ихсэж явчихна. Нэг нь буурж чад нөгөө тэнэгсээс. Тэгэхээр яг үнэндээ сая нэг залуу байх тусмаа эрүүл саруул хүүхэд төрүүлэх магадлал өндөрлөл гэсэн үг. Тэгээд манай дээр бол ингээд магадгүй 25 наснаас эхлүүлээд ч юм уу ингээд тэр өндөвчний нөөц гэдэг үзүүлэлт ингээд багаар буураад айжмаар буурж хагаад 34 35 наснаас ингээд огцсон гээд онцдаг. Ийм эрэгтэй талаасаа өөр нь тэр үнтэй. Тэгээд ялангуяа өндөвчний нөөц гэдэг одоо монголчуудын дунд түгээмэл мэддэг болсон антимүлрийн даавар гэдэг. Яг зөв тий. Тэгэхээр зарим хүмүүс угаасаа төрөлхийн үндгээсийн нөөц нь цөөхөн төрж болно тийм үү? Тэгэх юм бол би одоо төрөөг байгаа дөнгөж 30 гарч байгаа гэд энэ нөгөө үндгээсийнхаа нөөцийг мэдхгүйгээс болоод төрөлтөө хойш нь төлөвлөөд яваад идэг. Одоо би сурж агаад би карьераа хөөж агаад би одоо байртай мөнгөтэй болж агаад ч гэдэг юм эсвэл би энэ зэрэгээ хамгаалсны дараа ингэсний дараа гэд ингээд төрөлтийн физиологийнхоо бусад асуудлаа нэгдүгээр тавьчаа яваад идэг. Угаасаа үндгээсийн нөөцтэй цөөхөн байна уу гэдгээ тодорхойлох маш чухал байна тийм үү? Одоо юуны тулд орчин үеийн юм амьдарч байгаа лээ. Нэг удаагийн цэцний шинжилгээр жилдээ нэг удаа өгөхөд хангалттай гэж байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь тэрийг буулгадаг одоо амьдралын маяг бас тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Сая таны хэлсэн эрэгтэй хүн тасгал хөдөлгөөн чухал. Эрх тамхины хэрэглээд одоо шууд нөлөөлнө. Урдан буудлахад одоо 1.1 болгодог гэдэгтэй адилхан. Манай дээр ч гэсэн өндөвчний нөөц буурах магадлал бол одоо хортой нөхцөлд ажиллах ч юм уу те. Эсвэл тэр хөдөлгөөний идэвхгүй байдал тэгээд хорцуушрал амьдралын буруу маяг бол тодорхой хэмжээгээр буулгад нөлөөлнө. Гэтэ мэдээж төрлийн өгдөл одоо би хүмүүстэй ингэж тайлбарлах дуртай. Бид нэр ингээ гаднаас нь хараад бүгдэнд нь өөр хамар ам шүү дээ. Тэрнтэй адилхан дотор ертөнц бас өөр байхгүй юу. Тэгээд тэр өндөвчн дээр байгаа өндөвчний нөөц хүн болгонд бас адилхан танд өөр нүд одоо ясантай адилхан гэдэг бас өөрөөр яасан байгаа. Хэрвээ онцгойлон тийм одоо бусдаас бага одоо өөрийнхөө насны бүлгээс бага байгаа тохиолдолд та тэр хүмүүсээс илүү эрт арга хэмжээ авах хэрэгтэй. Нөхөрчмийн амьдралын шийдвэрээ эрт гарах хэрэгтэй гэдэг зүйл одоо өгөгддөг. Гэтэ мэдээж үргэлжлэн судлах хэмжлэгээний тусламжтай ч юм уу эсээ хөлдөөж авах зэрэг аргууд бол байгаа. Тэгэхээр хувь хүн одоо ирээдүйдээ санаа зовоод 35 настай ганц бие эмэгтэй энэ бол өнөө маргааш шиг л одоо тодорхой үндгээсээ хамгаалвал бүр хадгалуулж явах хэрэгтэй тийм үү? За яг би бас энэ дээр яг нөгөө үндгээсээ хадгалуулдаг шүү дээ тийм. Тэгэхэд ямар нэг бэлтгэл хийх шаардлагатай. Мэдээж бас сая нөгөө хэлбэтэй яг тэртэй сая яг тэгж бодлоо л доо. Үгүй ялцчгүй үндгээсээ ингээд нөөц багсаад ч юм уу ямар нэг байдлаар хадгалуулъя эсвэл би нэг 40 нас хүрчээд те дахиад төрмөр байна эсвэл те болон одоо төлөвлөгөөтэй байна ч гэх юм уу. Тим үедээ бол яг нэрээ нэг 3-6 сарын ихэдөө яг бэлдэж төлөвчөд эрэгтэй хүн ч гэсэн хадгалуулж. Тийм эрэгтэй хүн тийм яг энэ дээр би нөгөө яг ярих гэжсэн. Тий та хоёрыг ярьж тусгаар хэлэх гэл Эр бэлгийн эсийн өрийн банк гэдэг үйлчилгээг бол Улаанбаатар хотод бол дөрөв бараг 5 чимлэг дээр бол байгаа. Гэхдээ ер нь харьцангуй айгүй өндөр олон улсын түвшинд хүрчгсэн мундаг том лабораториудтай маш сайн үр дүнтэй дэлхийн жишгт хүрчгсэн үйлчилгээг бол эмнэлгүүд маань үзүүлж байгаа энд бол би маш баяртай байдаг. Тэгэхээр эрчүүдийн хувьд нэг бас юм ойлголт өгдөг. Би манай өмнө ингээд би эхнэрээ жирэмслүүлж ирсэн. Гэтэл сүүлийн 1 жилийн дотор жирэмслэхгүй байна. 2 жилийн дотор жирэмслээгүү, 5 жилийн дотор жирэмслээгүү ч гэдэг юм. Өмнө хүүхдтэйс юм чи надад асуудал байхгүй, эхнэрт л асуудал байгаа гэд. Гэтэл нөгөө энэ дэр нэг үзүүлэх юм зайлшгүй нэг хүмүүсийг мэдж байгаасаа гэж хэлмээр зөөлөдөг нь хэрвээ жилийн дотор та хоёр жирэмслэхгүй байх юм бол хоёулаа
Эрэгтэй, эмэгтэй хоёулаа нэг эмэгтэйчүүдийн эрэгтэйчүүдийн эмнэлэгт очиод өөрийнхөө үр тогтоох чадварыг үзүүлэх хэрэгтэй. Гэтэл яг тэгэхээр өмнө хүүхдээ болж исэн гэдэг нь та энэ хооронд дахиад таны үр тогтоох чадвар насан туршдаа хэвээрээ байна гэсэн ямарч баталгаа биш. Тэгээд төрүүлж хаан урссан байна уу? Эсвэл үрийн суваг битүүрсэн байна уу? Эсвэл эсийн тоо хөдөлгөөн цөөрсөн байна уу? Бид нар чинь маш олон юмны хор нөлөөнд дотор амьдарч байгаа шүү дээ. Бид нар энэ дэлхийд даяараа ганцхан монголч биш те. Тэгэхээр энэ утгаараа үзүүлж явах хэрэгтэй. Тэгээд хэрвээ үнэхээр бас дахиад өөр жирэмслэх төлөвлөгөөт байх юм бол эр бэлгийн эсийг үрийн банкнд хадгалуулах хэрэгтэй. Хадгалуулахын тулд ялгаагүй нөгөө витамин бэлдэх зүйлээ бас эрэгтэй эмэгтэй аль аль нь л хийж авах хэрэгтэй байна. Зөв үү? За маш их баярлалаа. Тэгээд нөгөө PCR-ын шинжилгээ гэдэг ярьсан шүү дээ. Одоо нөгөө хүмүүс ковид үед PCR-ын шинжилгээ гэдэг юм байна. Тэгээд яг нөгөө нэг манай эмэгтэйчүүдийн талаас ч гэсэн нөгөө бэлгийн одоо нөгөө жишээл умаа хүзүү, хөтрээний орчинд амьдардаг янз бүрийн бактериуд нөгөө талаар тэнд байдаг өвчнүүд гэсэн ойлголт үүдэг. Тэгээ хоёр өөр ойлголт тийм. Тэрийг одоо нөгөө зарим нь бактери эерэг гарсан байхад би нөхрөөс өвч авчлаа гэж ордог тохиолдол. Тийм. Тэгэхээр энэ талаар бас нэг сэдв болгож бүр дэлгэрэнгүй ярьсан дээр ах гэж бодож байгаа тийм ээ. За баярлалаа. Үр тогтоод одоо ураг байхаас хэсэглээ. Ямар амьд микроэлемент ямар нэг байдлаар одоо тухайн ээж аав те холтын одоо байдал нь бүх амьд эмэнд хүч чадахгүй байж болно шүү дээ тийм. Тийм байдлаас хамаарат одоо ураг томроод хүүхэд болоод бүр 20 наснаас хойшоо ямар архаг хууч өвчтэй болох, ямар эмгэгт өртөмхий болох магадaltaй бэ гэдэг талаар судалгаа хийдэг. Тэгэхээр нөгөө бүр ураг байхдаа ямар амьд эмийн дутагдaltaд өртсөн тийм. Эндээс шалтгаалаад бүр ирээдүйд тэр хүүхэд ямар өвчлөлтэй байх боломжтой. Эдгийг нэг хамаагүй гэсэн үг байна. Тий. Одоо бас нөгөө бүр тэр гений шинжилгээнд дээрээс нь ямар хавдраар өвчлөх эрсдэлтэй вэ гэдээ хүртэл бас шинжилгээнүүд хүртэл ороод ирсэн байгаа тийм ээ. Тэр чинь нөгөө нэг яваандаа бүр ураг байхдаа ямар нөлөөлөлд өртсөж ирсэн, юу дутагдж ирсэн тийм байна. Тэгэхээр таны хүүхдийн ирээдүй бүр жирэмсэн байх үеэс биш, жирэмсэн болох гэж бэлтгэж байгаа үеэс эхлүүлээд хамааралтай гэдгийг л хамгийн сайн ойлгож аваасаа гэж өнөөдрийн гол мессеж байлаа гэж дүгнэж байна. Зөв. Тэрнээс гадна одоо бид нар нөгөө хүний хийж чадах юм, хүний хийж чадахгүй зүйл гэж бас байгаа тийм. Тэгээ бид нар өөрсдөө хийж чадах зүйлийг хийснээрээ одоо эрсдлийг бууруулад тэгээд ирээдүйд сэтгэл ханамжтай байгаад эрүүл сарал хөвгтэй боломжтой болно гэсэн үг. Тэгэхээр өөрсдийг бидний хийж чадах зүйл бол яалтчгүй бэлтгэлээс эхэллээ да. Тийм. Тэгэхээр хэрвээ та жирэмслэхээр төлөвлөж байгаа бол энэ дээр нөгөө жирэмслэх хувийг бас ингээд жирэмслэхээр бэлтгэж байгаа хосуудын 1-р насцаас гадна хугацааг түрүүн ярьсан шүү дээ. 2 жилийн дотор буюу 24 сар дотор хосуудын жирэмслэх хувь арай өндөр 8-аас 10% гэдэг тийм. 1 жил дотор бол 16% орчим байдаг. Тэгэхээр 1 жилээс дээш л одоо жирэмслэхгүй байгаа бол илүү цаг алдахгүй мэргэжлийн эмчид хандаасаа гэж зөвлөмөр байна. Өөрөөр хэлбэл нөгөө нэг нийт хосуудын 60% нь одоо нийт идэвхтэй нөхөрчгүй насны хосуудын 60% нь 6 сарын хугацаанд яг хамгаалтгүй тогтмол бэлгийн харьцаанд ороод 60% жирэмсэлж үлдсэн 40% болчихдог. Тэгээд 1 жил хамгаалтгүй одоо 100 хос бэлгийн харьцаанд орлоо. Яг сар болгон л яг овлиац зөв өдрөө орлоо гэж бодоход ойролцоогоор 80% жирэмсэлдэг. 20% үлддэг. Тэр 2 жил боллоо гэж бодъё л да нэг 100 маа. Тэгэхээр 85% л болдог. Дөнгөж 15 зөв тийм байна. Тэгэхээр цаг л алдчихэв тийм үү? Тийм байна. Тий. Тэгээд бас нөгөө бас нэг зүйлийг хэлэхлээр тогтмол бэлгийн харьцаатай байх, жирэмсний хамгаалах ямар нэгэн хэрэгсэл огт хэрэглэхгүй байх гэдэг ойлголт өгдөг тийм. Гэтэл хүмүүс нөгөө бэлгийн харьцаанд орохгүй тогтмол биш байгаа нөхөр нь ингээд яг жирэмслэх үндгээс боловсрдог өдрүүдэд нь жишээ нь ростроор ажиллаад бэлгийн харьцаанд орохгүй байгаад иж бас магадгүй шүү дээ. Дэрэг таацахгүй. Тэгээд бас бэлгийн үйл ажиллагааны өөрчлөлтөөс болоод шадан хүчрлийн хямралтайч гэдэг юм уу одоо бидний энгийн хүмүүсийн одоо ярьдаг бэлгийн сулралтай гэдэг бэлгийн харьцаанд орохгүй байх юм бол мэдээж жирэмслэхгүй шүү дээ тий. Тэгээд дахиад дээрэс нь нөгөө дөрвөлжхан өрөвсөлч гэдэг юм уу бас одоо би өргөл мэрэгчлэрээ очиад байна тий. Энэ өрөвсөлтэй байгаад бас жирэмслэхгүй байна ч гэдэг юм уу тий. Тэгэхээр энэ болгон маш олон шалтгаанууд байдаг юм байна. Дээрэс нь бас нөгөө микроэлементүүдийн дутагдал бас байдаг юм байна.
нас байдгийн байна, орчин байдгийн байна. Дээрэс нь хорт нөлөө зуршлууд байдгийн байна. Хугацаа бас хамааралтай байдгийн байна. Тэгэхээр энэ болгоныг та бүхэн бүгдээрээ хоёулаа хосууд эмэгтэй эрэгтэй гэлтгүү адилхан хэмжээнд авч үзэж одоо урьдчилан сэргийлээсэ гэж хүсэж байна. Төгсгөлд нь хэлэхэд бэлгийн амьдралын талаар мэргэжлийн зүгээс маш энгийнээр одоо бид Cozy Talks-ийн подкастаараа үргэлжлүүлэн нэвтрүүлгүүд бэлдэх учраас та манай нэвтрүүлгийн доор лайк дараарай. Энэ лайк нь бол бидний дараагийн маш олон хүнд хүрэхэд тус нэмэр болох учраас та хэдэн ч удаа лайк дарж болно. Бас хойштоо дараагийн мэдээлэл орсныг танд хэрвээ одоо мэдэгдэж ах тийм одоо мэдээлэл ирнэ гэх юм бол та бас subscribe дараарай. Тэгээд бид нэр энэ одоо нөхөрчүүтэй холбоотой маш олон асуудлуудыг мэдгүй мөртлөө хүний асуухаас ичдэг олон нарийн, нандин, эмзэг асуудлуудыг бид хүндий гэж бодож байгаа учраас та бүхнийг манай одоо Cozy Talks-ын энэ цугийг дагаарай гэж хүсэж байна. Баярлалаа. Баяртай.